Сайн байцгаана уу, шимжлэгээр ахин олцож байгаадаа баяртай байна. За энэ удаагийнхаа бичлэгийг хөнгөн хөрхөн бичлэг хийх гээд сууж байна. Тэгээд энэ удаагийн бичлэгийн сэдвийг бол та доороос харсан байх гэж бодож байна. Японы beauty стандарт буюу одоо гоо сайхны нэг тийм тогтсон үзэл гэх юм уу те. Одоо энд яригдж байгаа зүйлс болохоор бүгдээрээ тийм байдаг гэсэн ойлголт бол биш. Мэдээж одоо юу гэдэг яг над чиг ингээд нүдээ юм тодор будцсан ч юм уу аль эсвэл үс зүс нь өөр би хаана өөр эмгтээчүүд энүүгээр байдаг өөрөө өөрийнхөө гоё зүйлийг өөрийнхөө зарим хүмүүсийн хувьд энийг одоо голдог тэгээ дутагдал гэж боддог зүйлсээ илүү ингээд тодруулаад томруулаад өөрийнхөө одоо үзэсгэлэн гоогийнхаа хамгийн гол шинж тэмдгээ болгоцсон хүмүүс ч гэсэн энд мэдээж байж байгаа. Гэхдээ зүгээр ерөнхийдөө энэ нийгмийн ихэнхийнхэн дунд тогтчихсон байдаг тэр гоо сайхны тухай ойлголтын талаар та хэдэд өөрийнхөө харснараа өөрийнхөө бодож явдгаараа ярилцъя гэж бодсон. За тэгээд эхнийх нь бол юу вэ? Арьс штэ, арьс. Эхнийх нь бол цагаан арьс. За энэ бол угаасаа ингээд ихэнд орхоос өөр аргагүй. Яагаад гэх юм бол японочдын одоо хамгийн хөөрхөн, хамгийн гоё гэж бодож байгаа эмэгтэйчүүд нь бол ихэнх нь дандаа цас шиг тийм цагаан арьстай байдаг. Бүр цагаан штэ, бүр цагаан байдаг байхгүй юу. Одоо минийх бол жоохон шар мар талдаа ордог. Тэгээ шар арьстай хүмүүс чинь нэлээд их улаадаг. Улаан, харлан, борлон бүр ингээ бүх өнгөрөө хувирдаг арьс штэ, шар арьс чинь. Тэнгууд энтхийн энэ цагаан арьстай байгаа эмэгтэйчүүд болохоор бүр ингээд яаж ч байсан гэсэн ингээд цагаанаараа бүр яаж ийм цагаан юм бэ? Хүүхэлтэй юм уу гэмээр тийм гоё цагаан арьстай байдаг. Тэгээд гоё харагддаг шүү дээ. Гоё харагддаг. Гэхдээ тийм гоё цагаан арьсгүй байлаа гэд би бас муухай гэсэн үг биш гэж ерөнхийдөө ойлгож болно. Тэгээд ер нь бол тэр цагаан арьсыг гоё гэж боддог учраас хүмүүс тийм цагаан арьстай болохын төлөө янз юмнууд хийдэг. Зүгээр одоо Японы тийм драгсторууд гоо сайхны бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүд рүү нь ороод үзэнгүүт маш их бүтээгдэхүүнүүд нь өөстө гялалцсан гоё цагаан арьстай болгоно, цагааруулна, цайруулна гэсэн тийм сурталчилгаатай бүтээгдэхүүнүүд маш их байдаг. Монголд болохоор би ямар бүтээгдэхүүнүүд илүү сонирхдаг гэсэн хэрэг цайруулна гэхээсээ илүүтэй чийгшүүлнэ гэдэг бүтээгдэхүүн амар сонирхдаг шүү дээ. Тэгэнгუთ энд болохоор цайруулна, цагааруулна гэдэг байдаг байхгүй юу. Тэгээ энд чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэг болдоггүй юу гэвэл үнэхээр их болдог. Ер нь чийгшүүлэх бүтээгдэхүүнийг бараг л өдөр тутамдаа хэрэглэх шаардлагатай болдог. Ялангуяа өвлийн улиралд бол арьс бүр амар хацдаг байхгүй юу. Бүр яаж чийгшүүлээд хатааддаг учраас ингээл тэгэл ууггүй чийгшүүлэл хахаас өөр аргагүй болдог. Тэгвэл ерөнхийдөө цайруулна гэдэг бүтээгдэхүүн ихтэй. Монголд болохоор чийгшүүлнэ гэдэг бүтээгдэхүүн ихтэй гэх юм уу тийм. Нарны тосны хүртэл цайруулна гэсэн бичгтэй байгаа гэдэг байхгүй. Тэгээд яагаад ийм цагаан өнгөнд ер нь дуртай юм болоо? Бодохоор ингэж байгаа юм. Би чинь их сургууль байхдаа эстетикийн хичээл их үздэг байсан. Ихч байх те эстетикийн хичээл үздэг байсан. Тэгээд тэр эстетикийн хичээл дээр ярьж байгаагаар одоо Японы гейша гэдэг байгаа шүү дээ. Тэр эстетикийнх нь 5 одоо шинжийг өөртөө агуулсан байдаг. Тэрний нэг нь бол одоо харах, мэдрэмжийг баясгах тий буюу харангуут юм гоо сайхны тэгээ гоо зүйн тэр бүх юмыг тэр гейша өөртөө шингээсэн байдаг гэж ярьдаг байхгүй. Тэрийг нь харах юм бол арьс нь цав цагаан өнгөөр будцсан байдаг шүү дээ. Гоё өнгөтэй, гоё үнэртэй цагаан өнгийн будгаар арьсаа будцсан байдаг. Тэгэхээр тийм цагаан арьсыг гоё гэж үздэг байна шүү дээ. Натэрчлийн хаалга онгойлгож. Тэгээ яагаад тийм цагаан арьсыг тийм гоё болгоод юм гоё гэж бод. Яагаад тийм цагаан арьс нь ийм гоё гэдэг. Тэгээ гоо сайхан байхын нэг шинж болоод одоо ингээд тогтцсон юм бол та гэж бодвол мэдээж нэг ганц нэг хоёр их сурвалжаас харж үзсэн. Тэгээд тэр нь болохоор Японд ингээд дээр үед нийгмийн статус нь ер нь ингээд арьсных өнгөөс харагддаг гэсэн гинэ. Яагаад гэхээр Японд чинь жишээ нь ингээд
зундаа ер нь зундаа гэлтгүй ер нь хурц нартай орон. Тэгээ ямар сандаа бид нар чи юм наран ус мус гэж хэлдэг штэ. Тэгээд нар ихтэй байна гэдэг чинь хүний арьсанд одоо тийм их нөлөөлнө гэсэн. Тэгэхээр нийгмийн статус нь жоохон өндөр буюу гадуур гарч хар бороо ажил хийх шаардлагагүй эмэгтэйчүүдийн арьс бол ингээд цагаанаараа үлдчихэж байгаа байхгүй тий. Цасан цагаан царайтаагаараа үлдэнэ. Харин гадаа одоо тариалангийн ажил ч юм уу тийм ажил хийж байгаа эмэгтэйчүүд бол угаасаа арьс нь борлож таарна штэ. Тэгэхээр энэ жоохон одоо тий нийгмийн статус гайгүй дээгүүр эмэгтэй байна да гэж харагдаж байгаа эмэгтэйчүүд нь бол цагаан арьстай байдаг гэсэн байгаа байхгүй. Тэгээд энэ нь зөвхөн одоо Японд ч юм уу тий Азийн орнуудад бол биш. Дээр үеийн одоо Европын принцесс, queen тэд нар чинь бас цагаан арьснаас гадна жоох юм миролог байдаг гэсэн гэж байгаа юм л да. Яагаад гэвэл эдэн шуушны элбэг дэлбэг тэгээд одоо ингээл байнгын ажиллаа тийм их хөдөлгөөнтэй байдаггүй учраас жоохон тийм дээд зиндааны тийм хаттууд нь баг зэрэг юм миратай байж өөрийнхөө статусыг илэрхийлдэг байсан гэж би бас уншиж байсан. Тэгэхээр одоо энэ гоо сайхны стандарт гэдэг чинь бас тэр дээр үеийнхаа амьдралын хэв маягуудтай холбоотой тэрнээс үлдсэн эсэргүүний үлдэгдэл гэдэг шиг тэрний үлдэгдлүүд нь бас ингээ одоо яваад идэл юм байна л да тий. За хоёрдугаарт нь бол мэдээж та хэд мэдж байгаа бах том нүд. Тэгтээ нүднээс бус бүх юм нь жижигхэн байх. Шууд ингээд хэлэнгүүц та хэдэд аним бодогдчихно. Анимын дөрүүд ер нь нэг тиймэрхүүстэй амар том нүдтэй тэнгуутаа уруул муруул нь амрууд нь жижигхэн тэгэл чихмэх нь амар хөөрхөн хулган шиг нэг тиймэрхүү байдаг. Анимын дөрүүдээс гадна Японы хүүхдүүд бас ер нь нэг тиймэрхүү төр төрхтэй. За энэ хинхэн амар жижигхэн тэнгуутаа амар хөөрхөн том нүдтэй тэгээ ингээд бүх юм яг нэг тийм хулган шиг. Тэгэл одоо манай Анна охинтой 100 хүүхдүүд бол бүр жоохон байж байгаа. 2-3 настай хүүхдүүд нь баг манай охинтой адилхан биетэй. Манай охин ч одоо 5-6 сар хүрч байгаа шүү дээ. Адилхан биетэй тэмүүтэн ингээ дурчхан л яриад байна заяа. Тэгээ яг адилхан нэг том юм ингээ зогсонготой манай охин ч юм ярьж чадахгүй ингээ байгаад байдаг. Тэр нэг тийм нэг жижигхэн том нүцтэй. Жижигхэн мөртлөө том нүцтэй байгаад байдаг. Тэрийгээ өөрсдөө тийм одоо хөөрхний стандартын нэг зүйл гэж боддог байх жишээтэй. Хэрвээ та хэд бодож байгаа бол одоо гейша дээр ч гэсэн ер нь тийм байдаг. Уруулын жишээлх юм бол уруул нь одоо ээр хойлоход уруулаа ингээд талаар нь ингээ олоосоо бодчихдээ ч тийм ингээ талаар нь бодчихдээ тэгэж одоо юм нэмгэн жижиг уруулыг гоё гэж боддог тийм байх жишээтэй. Тэгээ одоо тэгтээ яах вэ? Бас нийгмээд байгаа ингээд том уруулыг гоё гэж бодоод тэр уруулаа өвшөө гоё тодруулж томоор боддог хүмүүс ер нь байгаа шүү байгаа. Зүгээр л ерөнхийд нь гэж ярьж байгаа шүү дээ тийм. Тэгээ мэдээж тэр нүдэн нь одоо юм гоё давхраатай байх хэрэгтэй. Нэмгийн давхраатай нүднийхаа энэ араар бүр маш бүтгэн нэг тэн тавьдаг амар гялалзуулдаг. Тэгээд натурал бодолтоор бууздаг нүдээ шүү дээ тийм. Тэгэл аль болох нүдээ будаагүй юм шиг мөртлөө яаж тийм гоё бодох вэ? Гоё харагдуулах вэ гэдэг дээр илүү анхаардаг санагддаг аа. Тэгэл ер нь телевизээр гарч байгаа энэ тэнд байгаа сурталчилгааных нь хуудсуудыг нь харахаар дандаа л ер нь тийм байдаг. Будаагүй юм шиг бодсон том нүдтэй, бусад юмнууд нь жижигхэн тийм эмэгтэйчүүд харагдчихэйдэг. За гурав нь бол туранхай байх. Тэ ер нь нэг жоохон жижигхэн туранхай тийм байх. Эмэгтэй хүн эрдний чулуу хоёр жижигхэн байхдаа хөрхөн мөрхөн гэл одоо тэгэж чи манай Монголд ч гэсэндээ ярьдэн штэ тий. Гэтэ би бол одоо Монголд жишээ нь би эрхүү эмэгтэйчүүд их байдаг тий. Тэгэл ер нь хөвсгөрчүүдийн дуу муу гэл ер нь зөндөө их байдаг. Манай хамаатны эмэгтэйчүүд ер нь бас юм жоохон том биетэй, миролог тийм хүмүүс байдаг учраас би бол одоо миролог байхад бол ямар ч асуудалгүй гэж боддог байсан учраас Монголд бол би ер нь л байнгын л тийм миратай. Тиймээс одоо ч гэсэн миратай л да. Тэгэхдээ Японд ирснээс хойшоо бол би нэглэн жин хассан. Яагаад гэх юм бол угаасаа нэг ингээ хаасайгуу туранхай хүмүүс яваад харч хүн чинь хүүшээ юу вэ энэ ч одоо
гэх нэг тэгж боддог юм байл л дээ. Тэгэл бодоол угаасаа энтгийн хоол ундна ч гэсэндээ хэрвээ эднэртэй адилхан дагаад идээд эхлэх юм бол багч гисэн жин хасдаг юм бэлээ. Гэхдээ угаасаа эндэх одоо энэ жингийн асуудал туранхай байх гэдэг чинь тэр хүний одоо бас эрүүл байхтай нэлээд холбогдолтой туранхай байж чадчихна гэдэг чинь тэр хүн бас эрүүл хоол унд идээд байна гэдгийг нь харуулдаг учраас магадгүй энэ туранхай байх гэдэг нь хүн эрүүл хүн гэдэг бас нэг ямыг нь илэрхийлдэг учраас гоо сайхных нь стандарт болдог байж магадгүй гэж би бодож байна. Тэгээ дээрэс нь одоо энд эмнэлэгт үзүүлээл одоо ямар нэг юм өвдлөө гэх юм бол жирэмсэн байхад ч гэсэнтэй дандаа жингийн талаар ярьдаг. Эрүүл байх нь өөрөө тэр жинтэй ингээ холбогдолтой учраас тэрийг ингээ үргэлж ярьж идэг жингийн талаар эмчээс маш их юм сонсдог гэж хэлж болно. Тэгээс одоо том хөх, том бүхс энэ төр бол энд бас нэг яригддаггүй. За яг хаа өгзөгний талаар нэг ярьдаггүй. Яг хаа хөхний талаар бол одоо шүний ажлууд дээр ч юм уу те зарим нэг одоо насан туршидын юмн дээр бол одоо том хөхний талаар юмнууд нэлээд гардаг ч гэсэн том өгзөгний талаар бол нэг их гараад байдаггүй. Ер нь юм шулуун те гоё тийм нарийнхан тийм байхыг илүүтэй гоё гэж үзээд байгаа хандлагатай санагддаг шүү. Аним дээр бол яг амар том юм хөхтэй эмэгтэйчүүдийн талаар гардаг ч гэсэндээ яг энэ бодит амьдрал дээр гарч ирээд яг энэ зүгээр л хүмүүсийн амьдрдаг газраар яваад үзэх юм бол үнэхээр тийм том хөхтэй ч юм том хөхөө ингээ гаргаж маргацсан тийм эмэгтэйчүүдийг бол харахгүй шүү. За тэгээд дөрөвдүгüрт нь бол дээдлийн ингээд хэлсэн бүх зүйлстэй хамаатайгаар энд ер нь наснаасаа илүү залуу харагдах нь одоо бас гоё юм шиг те. Угаасаа ер нь тэгж харагддаг. Ингээл энийг би ер нь Японд ирээл юм бичснээсээ хойшоо ярьснаасаа хойшоо нэлээд хэдэн удаа дурдчихсэн. Энэ Япон эмэгтэйчүүд наснаасаа залуу харагддаг гэд жишээлх юм бол би Анандын цэцэрлэгийн одоо нэг ангийнх нь хүүхдүүдийн ээжүүдтэй юм яриа сууж байгаад яг ингээд начиг харагддаг мөртлөө бид нэр ингээд 40 аль хэдийн нэг гараа авсан эмэгтэйчүүд гэдэг байхгүй юу. Бараг надаас ч залуу харагд. Яагаад гэвэл тэд нэр ч амар туранхай. Тэгээ арьсан нөгөө нэг гоё цагаан тиймэрхүү байгаад тэгээ тэр дүр төрхүүд чи угаасаа хүнийг тийм залуухан харагдуулдаг юм байна л да. Тэгээ ер нь нэг энтхийн хүмүүсийн эмэгтэй ч эхэлтгүй эрэгтэй ч эхэлтгүй бүгднгийнх нь насыг нь юм тааварлахын аргагүй байдаг. Гэхдээ заавал тийм байх албагүй. Яг өөрийнхөө наснасаа ер нь жоохон илүү харагдчихсэн ч хамаагүй. Тэгэл өөртөө тухтай байна гэдэг чинь чухал. Тийм учраас одоо заавал японочууд ингэдэг байна. Би өстө тэднэр шиг болноо. Тийм юм гээд тэгээд ах ер нь их шаардлагагүй. Штэ тийм. 5-дугаарт нь бол энд шулуун үсийг ер нь гоё гэж боддог байх гэж би боддог. Яагаад гэвэл ингээл гадуур ер нь бол шулуун үстэй эмэгтэйчүүд. Шулуун үстэй. За шулуун үснээсээ жоохон ингээд нэг юм том хідэн долгионууд ингээд харагддаг. Би нэг сүүлд Солонгосын нэг шоунуудыг ганц нэг үзээд байгаа байхгүй арай хүүхдээ хүүлж байгаа үедээ. Тэгэхээр ер нь солонгосчуудын ус, японочдын ус хоёр ер нь жоохон тийм төстэй юм шиг те шулуун үсийг гоё гэж боддог. Тэгээд үсэндээ бас нэг хийдэг тийм сонирхолтой юм нь үсээ угаачаад заавал сэнсдэг байхгүй. Би анх яг Японд хурж ирчээд нэг Япон айлд 10 хоног амьдарч исэн гээд тэмдэглэлээ та хэдэд сонсдог нийтлэр хүргэж исэн. Тэрэн дээр одоо манай тэр амьдарч исэн айлын эзэн намайг орой осон дараа гараад тэгэхээр үсээ сэнсдэггүй яасан. Сэнсдэж болно штэ. Бити санаа зов. Одоо тэр айлын эзэгтэй хүүхд хоёр унтцсан байсан байхгүй. Тэгээ намайг санаа зовоод үсээ сэнсдэггүй байна гэж бодсон. Яагаад гэвэл сэнс чинь жоохон юм чимээ ихтэй штэ. Би болохоор санаа зовсондоо биш угаасаа үсээ сэнсдэггүй. Нэг үсээ сэнсдэг гэж юусоо боддоггүй. Тэгмээд намайг санаа зовчлаа да гэж бодоодсон байхгүй. Тэгээ сүүлд нь ингээд бүх хүмүүсийн ярианаас ингээд сонсоод ангууд Япон хүмүүс үсээ угаачаа сэнсдэг. Тэр нь үсний эрүүл мэндэд хэрэгтэй, хуухны эрүүл мэндэд хэрэгтэй гэж боддог. Тэгээд ерөнхийдөө үсээ сэнсдэхээр хүмүүсийн тэр нэг төрлөх юмнууд амар гарч ирдэг ш. Шулуун бурчхар бол илүү бурчхар болж өгөөд байдаг. Тэгээд үсээ сэнсснийхаа дараа үснийхаа тэр юмнуудыг хийдэг байгаа юм. Шулуун болгох ч юм уу те. Тэгээд шулуун болгож иж ер нь гардаг. Нас чиг тийм үсээ одоо зүгээр л байгаагаар нь бараг нойтонгоор нь би бол Монгол тахта тэр чигтэн гараа авчдаг гэсэн юм. Энд хэрвээ ингээд нойтонгоор нь гарч яваад үсэн юм жоох юм тэ арцгаар ийм тийм байх юм бол чи бараг зүгээр үдэ яасын үс чинь бүр амар месси байгаадах юм. Яасын
оройтч боссон юм уу гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм ингээ бараг асуух магадлалтай гэж бодож болно. Тэгэхээр бас сонирхолтой байгаа сте. Тэгээд мэдээж бас одоо драгсторуудад орох юм бол үсийг юм шулуун болгох, үсний шулууныг энэ төр чигт нь хадгалах гэдэг ч юм уу те. Тийм бүтээгдэхүүнүүд бас амар их байдаг. Тэгэхээр ер нь гатаа гараад харлаа шулуун үстэй л хүмүүс байгаа. Үнэхээр. За тэгээд Токиогийн тэр төм өвөр бол мэдээж үсээ ингээл бам болгож молгоцсон те. Янз болгоцсон эмэгтэйчүүд бол мэдээж байж л байгаа. Би ерөнхийд нь харж байгаа. Ерөнхийд нь гэж ярьж байгаа шүү те. Тэгээд дээрэс нь үсээ ингээд хөдөлгөөнгүй, буржихгүй, норохгүй, ямар ч хөлс гарсан үс нь яаж ч өөрчлөгдөхгүй. Бүр ингээд миний үс мэс чинь одоо уртлын үс мэс ерөнхийдөө нороод ирэнгүүт чинь Япон эмэгтэйчүүдийн үсийг харангуут чинь ингээд яа гоёороо байж идэг байхгүй яаж ч гэжтэй тэр бүтээгдэхүүнүүд нугасаа бэдийн тэгээд салхуурахгүй бол тэднээсээ хэрэглээд гоё болоод явж болно. За ерөнхийдөө энэ тавыг та хэдэд танилцуулъя гэж бодсон. Энэ дээр нэмээд нөгөө бонусны хэдийн байгаа шүү дээ. Тэр бол сая өмнө тэр нүдний будган дээр ярьсан натурал мейкапыг чухалчилдаг. Гэхдээ мэдээж тэр нөгөө аним дээр гардаг шиг ч юм уу эсвэл гяро гэдэг байгаа шүү дээ. Бүр ингээд амар том болгоо яг аним шиг ингэж томоод буддаг эмэгтэйчүүд бас үй таарлтна. За мөн ингээд яг над чиг нэг иймэрхүү байдлаар бодсон эмэгтэйчүүд ч гэсэн байгаа. Бүр ингээд Монгол байгаа шиг нилээн юм өтгөн сормоснууд ингэсэн хүмүүс ч гэсэндээ байгаа. Аль нь байгаа. Тэгтээ ер нь бол ихэнх нь бол тэгэл нэг цэвэрхэн гэснээс нэрээ энд ийм хөөрхөн эмэгтэйчүүдийг хараад гэрээ гэдэг тэгдэг байхгүй. Гэрээ гэдэг нь бол тийм нэг үзэсгэлэнтэй юм ч юм уу тиймэрхүү утгыг илэрхийлэх ч гэсэн нөгөө утга нь цэвэрхэн гэдэг утгыг илэрхийлдэг байхгүй юу. Тэгэхээр тийм энэ үгээр бас ихийг ойлгож авч болохоор ч юм шиг надад санагдаад зэдэг. За тэгээд кимоно өмсдөг эмэгтэйчүүд шүү дээ те. Кимоно гэдэг юм кимоног өмсөх үед энд эмэгтэйчүүдийн ямар хэсгүүд нь бас ил гардаг вэ гэх юм бол хүзүү нурууны тэр хэсэг ил гардаг. За тэгээ мэдээж нүүр ил гарна, гар ил гардаг. Тэгэхээр энэ ил гардаг хэсгүүд нь бол мэдээж гоё байх ёстой. Тэгэхээр тэр хэсгүүдийнхаа гоо сайханд мэдээж анхаарч ирсэн байж тараа. Тэр хэсгийг нь хараад ирчүүд нь одоо ямар гоё одоо хүзүүтэй, ямар гоё гартай эмэгтэй вэ гэж бодож ирсэн тодорхой. Тэгэхээр эмэгтэйчүүд тэр хэсгүүдтэй мэдээж чухалчилж анхаардаг байж тараа. Тэгээ гоё гартай, гоё хүзүүтэй байх нь бол энд бичигдээгүй хууль шиг юм шиг тийм гоо сайхны бас нэг стандарт болоод байдаг талтай. Ер нь тийм одоо ингээ кимоно өмсдөггүй ч гэсэндээ энд эмэгтэйчүүдийнх нь хувцалж байгаа ерөнхий нэг төрхийг нь харах юм бол урт бүтэй, тэгээд иймэрхүү урт юм жоохон нэлэмгэрдүү цамц момцыг голчлон өмсөж байгаа харагддаг. Тэр нь мэдээж энэ Японы цаг агаартай холбоотой. Тэгээд тэр ил гарч байгаа хэсгүүд нь яг л кимонотойгоо адилхан хүзүүгээ жоохон ил гаргаж явдаг. Гар нь ингээ ил гарч явдаг. Тэгээд гоё гартай гоё хүзүүтэй эмэгтэйчүүд бол энд маш их харагдчихэдэг. За мөн дээрэс нь эмэгтэйчүүдийнх нь одоо гоё байгаа, гоё харагдуулдаг нэг юм нь бол миний бодлоор бол байгаа байдал нь тэ ярьж байгаа өнгө тоон нь тэ жишээ нь ожиги гэд ингээд бүх хийж байгаа шүү дээ. Тэр чинь одоо юу гэдэг юм? Бүх хийж байгаа шүү дээ. Тэр бүх хийж байгаа чадвараас нь хүртэл тэ яаж бүх хийгээд байгаа юм гэдгээс нь хүртэлдэг нэг намб төрхөн гэж харагддаг байхгүй. Тэгэхээр тэр хүний тэр аяг намб төрхөн тэр эмэгтэйн тэр бас гоо сайхных нь юм болж идэм юм шиг надад санагддаг. Тэгээд энэ бүх юмнууд бол надад бол угаасаа ахгүй жижигхэн үйл жижигхэн биш би амар том авраг хүн том нүдтэй явал том нүдгүй давхраатай явал давхраагүй шулуун ус бол яг байгаа. Натурал мейкап байгаа яг гэвэл байхгүй. Залуухан харагддаг гэвэл мэдээж үгүй. Цагаан арьстай, шарс арьстай, туранхай юу гэвэл үгүй гэдэг. Тэгтээ яг тэгэл өөрийнхоороо бодлол явж л амжаавас. Энэр юм байхгүй гэдэг угаасаа хинч байсан гэсэн муухай эмэгтэй, сайхан эмэгтэй биш Японд хурж ирээ гологдно гэж байгаа юм биш. Магадгүй одоо энд тогтцсон байгаа энэ үзлийнх нь эсрэгээрээ те эднүсийг ингэж ягштал ингэдэггүй эмэгтэйчүүд
энд одоо илүү гоё харагддаг байж болно. Тэглээгээд энэ дүр төрхнүүдийг бүрдүүлээд энийг гоё гэж боддог эмэгтэйчүүдийг бас муухай хитрхи тогтсон энэ гэж байгаа ч юм биш. Тэгэл яг өөр өөрсдийнхөө одоо байгаа зүйлсээ магадгүй хүмүүсийн дутагдал гэж боддог тэр зүйлсээ илүү тодруулаад хүрхэн үзэсгэлэнтэй болохоос боломжтой шүү дээ. За юм байна. Тэгээд дараагийн бичлэгээрээ хэдүүлээ ахин уулзцгаая. Дараагийн бичлэг дээрээ би нэрээ нэг шинэ подкаст нэ гэж бодож байгаа. Подкастын контент нэ гэж бодож байгаа. Яагаад гэх юм бол одоо би сонсдог нийтлэл гэж та хэдийн юм сонсдог контент хийж байсан боловч нийтлэлээ бол нөгөө төдийлөн сайн бичиж чадахгүй байгаа учраас юм сонсдог төрлийн контент маань жоохон багасаад байгаа юм шиг санагдаад тэгээд өөрийнхөө төрсэн эгчтэйгээ нийлээд нэг тийм подкастын контент хий гэж бодож байгаа. Сонирхолтой байх гэж би бодож байгаа. Тэгэхээр дараагийн бичлэгээрээ иргэн уулзтлаа. Түр баяртай. Миний охин бичлэгэндээ сайн уу гэж хэлэх үү жоохон. Окичи инсай. За ингээд бичлэгийн талбар дээр харагдаж байна. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр бай.